2 жил тутамдаа зохиогддог Номхон далай 2020 цэргийн сургуулиуд Хавайд болж байгаад хүмүүс халдвар тараана хэмээн санаа зовж байна. Америкийн нэгдсэн улсын нисэх онгоц дээвэрлэгч хөлөг онгоцны олонх нь боомтод засвартай байна. Зөвхөн Nimitz болон Reagan хөлөг онгоц нь үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн 7-8 дугаар саруудад Reagan хөлөг онгоц Хятадын тэнгисийн бүсээр зорчиж өдөө хатгалах хийж байна. Ipsos дэлхийн хэрэглэгчдийн итгэлийн индексийг зарлаж Хятад улс тэргүүлсэн байна. Францын мэдээний агентлаг Ухаан хотод зочилж халдвар дэгдэж байсан хот бүрмөсөн өөрчлөгдөж Хятадын эдийн засгийн эрч хүчийг харуулж байна хэмээн мэдээлжээ. Америкийн Pizza Hut 300 дэлгүүр хаагдсан нь Трампын засгийн газар халдварын эсрэг дөрвөтэй арга хэмжээ аваагүй улмаас эдийн засагт нөлөөлсөн хэмээн шүүмжилж байгаа бөгөөд энэ онд 424 компани дампуурсан нь 10 жилийн хамгийн хүнд тохиолдол болоод байна. Бүгд найрамдах Солонгос улсын айран байлдааны бүрэн чадамжийг сэргээх зорилгоор Солонгос Америкийн зуны хамтарсан цэргийн сургуулиуд явуулах нисэх онгоц тээгч хөлөг онгоц үйлдвэрлэн бие даасан батлан хамгаалах зорилтоо биелүүлэхийг зорж байна. Харин өмнөд Солонгосын хэвлэлүүд энэч тийм амар биш гэж мэдээлжээ. Дэлхийн өнцөг булан бүртээ өндөр халуун шин дээд ирэхээр тогтоож байна. Японд 7 хоногт 10 гаруй мянган хүн наршиж эмнэлэг тандсан бол Америкийн Калифорни мужид дулааны хэмжээ 54 хэмээс давв. Антарктидад халууны улмаас маш олон оцон шувуу нүүдлэж байна.